олонд баяр хүргэе. Та бүхний хүлээн авч байгаадаа маш их баяртай байна. Афганистаны түүхэнд дэх хамгийн анхны эмэгтэй засаг дарга болсондоо маш их баярлсан ч тэр хэмжээгээр маш их үүрэг хариуцлага үүрсэн юм. Миний хувьд бусад хүмүүст тэр тусмаа бусад хазаар Афганистан эмэгтэйчүүдэд сайн үлгэр жишээ болж эмэгтэй хүнч гэсэн өндөр албан тушаалд очвол зөв шийдвэр гаргах чадвартай юм шүү гэдгийг харуулах онцгой эрхэм үүрэг ногдсон. Манай улс бол эрчүүд давмгаас нийгэмтэй тул бүх зүйл тийм ч амар биш. Төрөл бүрийн бэрхшээлтэй тулгарх нь элбэг байдаг. Хазаарчууд монголчуудын хооронд ижил төсөөтэй зүйлсвэ гэж та боддгоо? Мэдээж маш олон ижил төстэй зүйл бий. Гадна төрхөөс гадна жишээ нь морь унах. Хазаарчууд монголчуудтай адил маш сайн морь унж чаддаг. Мөн хазаарчууд мал маллаж амь зуудгаараа монголчуудтай нэн төстэй. Харамсалтай нь би Монголд зочилж байгаагүй болохоор нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй байна. Та хизээ нэгэн цагт Монголд зочих юмсан гэж боддог байсан уу? Мэдээж монголчуудын соёл иргэншилтэд илүү дотн танилцахыг хүсэж байна. Бид олон жилийн турш олон яс үндэстэнтэй хамт аж төрж ирсэн болохоор бидний соёлд бусдын соёл нэлээд холилдсон байгаа нь дамжиггүй. Тэгэхээр цэвэр монгол соёлтой танилцах нь миний чин хүсэл. Түүгийн хувьд Бамян нь Төв Азийн дагуу байрладаг. Эсүүд нь Монголдж, хазаардж байдаг овгийн нэр болох тухай. Мөн Чингис хааны жиргаа овг нь хазаарчууд дунд одоо ч гэсэн байдаг. Хазаарчууд нь монгол омог, эсвэл монгол омгийн нэг хэсэг гэж үзэж болох уу? Яг үнэндээ би энэ талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай хойч үе түүхээ улам сайн судлах байхаа гэж найдаж байна. Хазаарчууд нь монголчуудын үлдэгдэл гэхээсээ энд байгаа буддаагийн хөшөөгөөс үзвэл хазаарчууд бол энэ нутгийн уугуул иргэд гэж үздэг. Монголд байгаа монголчууд болон энд буй хазаарчуудын хооронд ямар нэгэн хэлхээ холбоо байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Харамсалтай нь хазаарчууд биднийг Чингис хааны үр сад гэж өмнөх засаглалууд үед биднийг байнга дарамтлаж дорд үзэж ирсэн. Сони юм юу гэвэл монгол хүүхдүүдийн хонгон дээр байдаг хүүхд толбо нь хазаар хүүхдүүдэд ч бас байдаг. Намайг баг байхад түүнийг монгол толбо гэж нэрлэдэггүй байсан ч сүүлийн үед хүмүүс монгол толбо гэж нэрлэдэг болсон сайн хэрэг юм аа. Монголын ард түмний өмнөөс болоод NTV телевизэн үзэгчдийн өмнөөс танд ярилцлага өгсөнд гүн талархлаа илэрхийлье. Монголын бүх ард түмэнд өөрийн зүгээс халуун мэдлэгээ дэвшүүлье. My regards to all Mongolian people. Thanks a lot. Энэ элгэн улаан уулын ингэрт газар нүхлэн шавар оромж хийгээд хазаар монголчууд амьдарна. During the civil war, her husband has died. Yeah. During the time of Taliban. Идэр насны элчүүдэд сөөрсөн нь илт, эмэгтэйчүүд, хүүхдүүд өв бүдэллэг голдов. China. بخاطر اینکه چای خوردید چای زمانم میره شما باشه چای بخورید مستمی فیلم بکم زرد یا داروهای کاس پیدا کنید یا هر چیز
Дэлхийн Монгол айл баримтат киноны Афганистан давх ангийн бааtruуд нь энд амьдран суудаг эгэл нэгэн айл юм. Өдөр бүр шахуу талибуудын террорист халдлага гарч буун дуу тасрахгүй байгаач Афганистан амьдрал ажмаар сэргсээр байна. Эвслийн цэргүүд хазар нарын хувьд өөдөө нар харж зоо тэнгэр явах баталгаа нь бол олонх пүштунчуудын нүдэнд тэд эзлэн төрөм гэлэгчд. Олон улсын инхийг сахиулагчид хизээ гарч явах бол Америкчуудын дараа амьдрал хаашаа нэргэх. Ирэх сонгуульд хинэн засаг авах бол үндэстэн хоорондын мөнхийн өсөргөл тунд яаж амьд зуух вэ гэдэг асуулт хазар хүн бүрийн хувьд амин чухал асуудал юм. Энх тайван гэдэг ойлголт өвсийнхэн сангаас нь арчигдах шахсан энэ газар элгэн садан маань болох 2 сая гаруй хазар монголчууд аж төрж байна. 800-ны өмнө Афганистаныг хүс тэмтэрсэн өвдөд Симон өрийг өнөөдөр Америкт төлж яваа хазар монголчууд. Nasibi düşmanı boşa gülimo O nasibi düşmanı boşa gülimo